Эрдэнэт хотын эзэнгүй хог хаягдлын судалгаагаар 79 цагийн 1200 м3 хогийг цэвэрлэж ачиж зөөвөрлөх шаардлагатай тогтоогдсон байна. За иймд хогийг ачиж цэвэрлэх ажлыг өнгөрсөн 7 хоногт Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас эхлүүлсэн байна. Тус ажлын хүрээнд хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт бүртгэлтэй идэвхтэй ажиллахаач буй 10 иргэнийг төр ажлын байраар хангаж ажиллуулж байна. Жил болгон зохион байгуулдаг эзэнгүй дүүрэгт одоо хаягдсан хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг бол энэ жил энэ 6 сарын 19-ноос эхлээд бол 7 хоногтой үргэлжлэн явж байна. Ер нь бол эзэнгүй одоо дүүрэг гэж тийм ээ одоо энэ уулын гуу жалах модон дотор голын голдрол дагуу за үрийн сувг тийм энэ дагуу бол хаягдсан хог хаягдлуудыг ингээд аваад үзэх юм бол голцоо дандаа ахуй хог хаягдал за яргууд даваад одоо хотынхоо баруун талдаа тийм ээ баруун талдаа бол дандаа малын өтөг бууз зүчээтэй айлуудын хог хаягдал дийлэнх хувийг бол эзэлж байна л да. Инхээр бол ерөөсөө иргэдийн одоо байгаль орчиндөө хандлага тийм ээ за экологийн боловсрал өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ гэдэг нь бол эндээс бол шууд харагдаж байгаа юм тал байна. Цаашдаа бид нар энэ иргэдэд эзэнгүй одоо хог гэж бол ерөөсөө байхгүй шүү дээ. Дандаа л эзэнтэй хог хаягдлууд байдаг. За эдгээр хог хаягдлуудыг одоо уулын гууж алганд битгий аваачиж хаяач гэдгийг бас иргэдэд бас ингэж бас танаа телевизээр дамжуулж бас хэлмээр байна. Ер нь бол дандаа л айл өрхөдийн хог хаягдл юм байж. Цугларсан хог хаягдлыг ангилж үзэхэд ахуйн хог хаягд болон малчдын өтөг бууцны сэг зэм дийлэнх хувийг эзлэж байгааг нь за энэ нь малчиж цуссан өвөлдсөн газартаа хогоо орхиж нүүдэг иргэдхээр хөдөө аялал зугаалганд гарах хогоо ил задгаа замбраагүй хаягдгаас улбалан их хэмжээний хог хуримтлагдаж байна хэмээн Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн хэллээ. Иймд иргэд байгаль орчноо хайрлаж экологийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. За зуны улиралд иргэд олноороо оймод гол горих бараадан амарч зугаалдаг. Тиймээс орчноо бохирдуулахгүй байх өөрөөсөө гарсан хог хаягдлаа зориултын хогийн цэг дээр хайж байхыг хүсэж байна.